Сүүлийн одоо жил хагасын дотор за жилийн дотор бол бид асар том бүтээн байгуулалтад хийсэн. Налах Улаанбаатар чиглэлийн 20.9 км-ийн 4 игнэ 2 урсгалтай автозам одоо дугуун зам, явган зам нь хийгдэж байгаа. Өнгөрсөн 5 дугаар сарын 15-нд эхэлсэн энэ одоо 20.9 км зам 10 дугаар сарын 30-нд бид ашиглалтанд оруулж ирснийг одоо та бүхэн бас санаж байгаа. Тэгвэл бас энэ бөмбөрцөгтэй уулзуураас 3-4 дугаар хорооллын дэнж за мөн одоо Налахын үйлдвэр технологийн парк за 4 дугаар хорооноос Тэрэлжийн уулзуур хүртэл за 3 дугаар хорооны зам гэдэг ингээд нэрлээд байвал маш олон зам энэ жил хийгдсэн. Нийтдээ бол 40 гаруй километр автозамыг Улаанбаатар Налахын одоо бас хороодын дунд гэхэд энэ хөдөлгөөнийг нээснээр иргэд маань бас түргэн шуурхай ая тухтай за мөн элдв одоо аваар өсөлгөө зорчих боломж нь бүрдэнэ. Мэдээж одоо нэг дор бүгдийг хийгээд дуусгачих боломжгүй учраас эхний ээлжинд автозамын хөдөлгөөнөө нээх цаашлаад дугуун зам, явган зам энэ одоо баригдаж байгаа дугуун зам, явган зам бол Улаанбаатар хотын Сонсголонгийн одоо гүүртэй нэгднэ, нийлнэ. Сонсголонгийн гүүр, Яарамгийн гүүр, за тэгээд одоо Маршлийн гүүр, Баянзүрхийн гүүр, Цэцэрлэгт хүрээлэн, Улаастан гүүр, наашлаад Хонхор Налах гэдэг энэ зам бол бүгд одоо иргэд маань өрн дулаан цагт автомашинаар зорчихоос гадна дуртай үедээ дугуй явган алхах, гүүх гээд бүх боломжийг одоо бүрдүүлэх замаар энэ одоо бүтээн байгуулалтаа хийж байгаа. Энэ ажлууд цаашаа одоо үргэлжлээд хийгдээд явна. 20.9 км замаас ахуулаад нэлээдгүй томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлууд Налах хотод бол өрнөж байна. 60 жилийн дараа засагдж байгаагаараа бас онцлогтой замууд байгаа. Монгол улсын ерөнхий сайд Монгол Ардын намын дарга хөрөлсөх дарга бас хэлж ийсэн. 60 жилийн дараа энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг бид нэр хөдөлгөж чадсандаа баяртай байна гэд ингэж ярьж ирсэн. Энэ бол ганцхан юу гэдэг нийслэл Улаанбаатар хот гэхгүйгээр та бүдгийн маань хичээл зүтгэл нэг ялангуяа манай Налахын тамгын газрын удирдлагуудтай бол салшгүй холбоотой энэ сайхан бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдэж байгаа. Монгол улсад анх удаа ер нь бол олон улсын чанар стандарт гэж ярьж байгаа шүү дээ. Чанар стандарт. Одоо Улаанбаатар хотод маш их үер бороо орж байна. Зам харгуу усанд автж байна, эвдэрч байна. Гэх мэтлэнгийн зөндөө олон ийм проблем асуудлууд байгаа. За энэ Налахын 20.9 энэ 4.4 бол олон улсын чанар стандартад нийцсэн. Ямар ч байсан зуны үйлрэлд тийм ээ бид нэр уртын хариалт хийхгүйгээр өвөлдөө булгаж дисчихгүйгээр энэ л стандартыг бол Улаанбаатар хот цаашдаа барьж авнаа. Үүний тод жишээ нь бол энэ Налах Чойрын уулзуурын 20.9 км. Мөн залгуулад энэ 4.4 км-ийн автозам бол улсдаа нэлээдгүй бас жишг болсон ийм хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил болсон гэдэгт бол санал нийлж байна. Тэгээд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан улсын их хурлын гишүүн сайн буянгийн амар сайхны санаачлагаар нийслэлийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Чойрын чиглэлийн автозамын бөмбөрцөгтэй уулзуураас 3 дугаар хорооны Дэнжийн склад хүртэл 3.5 км урт 13 м өргөнтэй 4 игнэ 2 урсгал бүхий жорчих хэсэгтэй дугуун зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламжтай автозамын өргөдөж шинжилгээний ажлыг ZVB компани 2020 оны 4-р сарын 1-ээс эхлэн зуны сарын энэ 18-ны өдөр бид Улган өдөр буюу 7-р сарын 8-ны бэлэг дэмжлэлтэй сайхан өдөр зорчих хэсгээ нээж байна. Гэрээт хугацааг 2020 оны 11-р сарын 31-нд хүлээлгэж өгөх хойртойгоос дүүргийн албан байгууллага, нийслэлийн автозам, нийслэлийн газар зохион байгуулалтын алба, иргэд та бүхний оролцоо дэмжлэгтэйгээр богино хугацаанд чанартай сайн барилга бохирдлын ажлыг гүйтгэж өнөөдөр нээлттэй хийж байна.
сайхан зам авар маань хуурын гисгээд амжиж энэ зам маань ийхүү сайхан амжиж аз за ингээд монголчууд бид бүхэн аливаа сайхныхаа ихэнд хуурын гисгэн өргөн барь Дүүргийн хөдөлгөөний төлөөлөгчдийн хурлын дарга нэргүй. Алах дүүргийн